Сайн байцгаана уу хүндэт эцэгчүүдээ. Өнөөдрийн манай ээжид хичээл зайн сургалт ба эцэгчүүдийн оролцоо гэсэн сэдвээр явагдаж байна. Ингээд та бүхний хичээлдээ идэвхтэй оролцохыг урьж байна. Өнөөдрийн миний заах гэж байгаа хичээл үндсэн 5 агуулгын хүрээнд явагдана. За эхний сэдв бол зайн сургалтын талаар товчхон авч үзье бүгдээрээ. Тэгэхээр өмнөх хичээлүүд дээр насан туршийн боловсролын үндэсний төвөөс зохион байгуулсан хичээлүүд дээр зайн сургалт ба хөгжих боломж, за бусад мэдээллийн технологийн хэрэглээний талаар маш олон цуврал хичээлүүд явагдсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээл маань тэр хичээлүүдийн залгамж холбоо юм шүү. Ялангуяа эцэг их та бид энэ зайн сургалтын явцад ямар оролцоотой байх вэ? Оролцоо бага байгаа бол хэрхэн дээшлүүлэх вэ? Миний ямар мэдээллийн технологийн чадвар чадамж дутаж байна вэ гэдэг дээр та бүхэн эргцүүлэх нь энэ хичээлийн хамгийн гол чухал зорилго юм аа. За ингээд мэдээллийн технологи, мультимедиа системд суурилсан өдөр ичнээ орон сургалтын элементүүдийг агуулсан сургалтын хэлбэр бол зайн сургалтын хэлбэр. За энэ хэлбэр бол уламжлалт хэлбэрээр байсан. За гэвч өнөөдөр бид бүхэн мэдээллийн технологид суурилсан байдлаар зайн сургалтыг дэвшилт технологи ашигласан байдлаар явуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм аа. За энэ сургалтын гол онцлог бол суралцах шинэ арга зүй, сурах шинэ арга зүй, багшийн сургах арга зүй болон зааварчлах шинэ онол дээр бол тулгуурлаж байгаагаар онцлогтой. За түүнээс гадна энэ сургалтын явцад аливаа суралцагчид өөрийн удирдлагатай суралцах гэсэн нэг ухтгун гарч ирж байгаа юм аа. Энэ нь бол бага наснаас эхлээд насан турсан хүмүүс тасралтгүй хөгжиж сурж идэг учраас ерөөсөө өөрийнхөө сурсан, сонирхсон хайсан зүйлийг өөрийнхөө сонирхлоор хэрхэн сурж болох вэ гэдэг асуудлыг энд авч үзэж байна. За ингээд бүгдээрээ өмнөх хичээлээ эргэн санаарай. За энэ дээр бол шинэ 2 багшийн зохион байгуулсан зайн сургалтын хөгжил ба сурах боломж гэсэн энэ сэдвтэй хичээл байгаа. За ингээд зайн сургалтын онцлог бол байдаг. Тухайн зорилтод бүлэг чиглэсэн гарын авлагыг боловсруулах нь маш чухал байдаг. Энэ гарын авлага дээр тухайн багш, за сургуулийн удирдлага, эцэг эх, сурагчдын төлөөлөл бүгдээрээ нийлж хагаад ямар зүйлийг хийх вэ гэдэг нь маш тодорхой зааварчилгаа, зөвлөмжтэй байх хэрэгтэй. Энэ бол маш чухал асуудал байдаг. За дараагийн чухал зүйл бол дамжуулах сувг их чухал. Өөрөөр хэлбэл өнөөдрийн манай Монгол орны нөхцөл бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг тэл хичээлээр дамжуулан явуулж байгаа гэдгийг бүгд мэдж байгаа. Энэ тэл хичээлийн явцад эцэг их бидний оролцоо бол маш их байгаа гэдгийг бас бүгдээрээ сайн ойлгож байгаа. За дараагийн зүйл бол энэ суралцагчид маань зайнаас сурж явах явцад ямар дэмжлэг байх вэ? Өөрөөр хэлбэл тодорхой тэр сургалт хүрэхгүй байгаа хүмүүс явуулын багш гэдэг хүн маань өөрөө тодорхой хичээлийг зааж өгдөг байгаа. Түүнээс гадна зайнаас суралцж байгаа тохиолдолд танхимын сургалтаас хамгийн ялгаатай зүйл бол удирдамж зөвлөмж гэдэг. Тухайн хүнд яг энийг сураад та ийшээ сурна. Дараагийн судлах зүйл бол энэ гэдгийг маш тодорхой зааж өгдөгөөр онцлогтой байдаг. За ингээд бүгдээрээ зайн сургалтын давуу талыг харъя. Багш суралцагчид бол зайнаас харилцдаг. За суралцагч цагт баригдахгүй суралцж болно. За орон зайнаас үл хамааран суралцж болно. Сургалтын нээлттэй чөлөөтэй хувилбартай агуулгыг сонгож болдог. Сургалтын материалуудыг шинжлэх түгээлт нь бол маш шуурхай байдаг. Мэдээллийн технологийн хэрэгслүүдийг ашиглах боломж өндөр байдаг. За үүнээс гадна ямар анхаарах зүйл буюу сул тал байдаг вэ гэж. За ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүд, бага ангийн хүүхдүүд эцэг эхээс гадна багштай хитэгдэг, багшигаа ярьдаг. Би багшигаа санаж байна, багштайгаа уулзмаар байна. Багш маань ингэж хэлсэн гэд яриад байдаг. Тэр хүүхдүүд бол ялангуяа амьд харилцааг маш их хүсдэг. За энэ бол бодит харилцаа бол дутмаг байдаг. Асуух тодруулах боломж хязгаарлагдмал байдаг. 40 минутын хичээл дээр тухайн суралцагч багшаас шууд ойлгоогүй зүйлээ тодруулж асуудаг бол зайны сургалтын явцад ямар нэгэн технологи ашиглаж багштайгаа холбогдох шаардлага гарч ирдэг. За мөн мэдээллийн технологийн дэд бүтц чухал шаардлагатай байдаг. Өөрөөр хэлэх юм бол дэвшилтэд технологи ашиглаж би тухайн суралцагч маань зайн сургалтанд хамрагдах шаардлагатай байдаг. За суралцагчдын хоорондын холбоо харьцангуй сул байдаг. Найзтайгаа холбоо ойрох, за нэг клубийн найзтайгаа холбоо ойрох гэх мэтлэн үнэлгээний арга хэрэгслийг явцсан гэж үздэг. Зайн сургалтын явцад хэдийгээр суралцсан ч гэсэн яаж тэр үнэлгээг бодиттой болох уу, яаж илүү хүртээмжтэй болох уу гэдэг асуудал чухал байдаг. За зайн сургалтын явцад анхаарах маш чухал асуудлууд байдаг. Ялангуяа өнөөдөр манай Монголын нөхцөлд тэл хичээлийг зохион байгуулж байгаа арга маш өргөн хүрээний арга боловч өнөөдөр тэл хичээлийг хүртэж авах боломж бол ялгаатай байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутаг зарим зорилт бүлэг дээр бол дэд бүтцийн асуудал их чухал байна. За тухайлбал шилэн кабель гिचнэн аймаг сум холбогдсон байна. Шилэн кабельд холбогдоогүй үл яах вэ? Интернетэд холбогдож чадж байна уу? За ухаалаг гар утас ашиглаж байна уу? Компьютерт хоног төхөөрөмж ашиглаж байна уу? Таап ашиглаж байна уу гэдэг үл энэ өөрөө хүртээмжийн асуудал. За энэ хүртээмжийн асуудал дээр бид бүхэнд бас тодорхой бололцоогүй гэр бүл байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол
гэртээ радио, телевиз, интернет холбогдох дижитал төхөөрөмжгүй бол энэ айл бас энэ хүртээмжийн асуудал бол дутмаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад шаардлагатай туслах тоног төхөөрөмж бол дутмаг байгаа. За энэ тал дээр гадаадын зарим улс орнууд бол тодорхой шийдэл гаргаа явж байгаа гэдгийг бүгдээрээ уншиж судалж харж байгаа. Тухайлх юм бол зөвхөн цаасан материалтай ажиллаж байгаа бол багш маань гар утсаар тухайн сурагчтайгаа холбогдох, утсаар ярих, эсвэл зураг сүчиж харилцах байдлаар энэ асуудыг шийдэж байна. За үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслах хэрэгсэл буюу барайл өсөг уншигч, за бусад сонсох төхөөрөмж, өнгө ялгах гэсэн төхөөрөмжүүдийг тодорхой бодлогоор нийлүүлэх. За үүнээс гадна бага орлоготой иргэдийг тэтгэлэг өгөх. За энэ дээр тухайлбал багангийн хүүхдүүдэд таблет ашиглуулах, дунд болон ахлангийн хүүхдүүдэд лизингээр компьютер эцэг эхээр нь дамжуулж өгөх гэсэн ийм тодорхой шийдлүүдийг улс орон болгон хийгээ явж байна. Энэ бол бидний хувьд бас эцгийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах ёстой асуудлын нэг яалтчгүй мөн гэж үзэж байна. За бид бүхэн мэдээллийн технологийн 100-д амьдарч байгаа 21-р зуун бол мэдээллийн технологийн өсрөнгөө хөгжил бид бүгдийн амьдрал, ах уй, сургалт бүх зүйл орж иж байгаа гэдгийг мэдж байгаа. За тэгвэл энэ нийгмийн хөгжлийг дагаад боловсрол шин тодорхой үзэл баримтлалууд гарч ирж байна. За эцэг эхчүүдэд та бүхэн дэлгэц рүү хараарай. За энэ дээр харахад бол мэдээллийн нийгэмдэх боловсрол сургууль маш их нээлттэй болсон. Өнөөдөр та хүүхдийнхээ сурж байгаа сургуулийн тухай мэдээллийг интернетээс хайжуулж байна. За тодорхой сургалтынх нь арга зүй бусад мэдээллийг харах боломж бүрэн нээлттэй байна. Сургууль бол бие даасан байгууллага бишээ гэдгийг мэдж байгаа. За дараагийн зүйл таны хүүхдийн багш яаж өөрчлөгдөж байна гэдгийг та хараарай. За сурахт нь илүү туслах ёстой. Багшийн үүрэг юм болсон байна. За суралцагчийн бие даасан сургалтыг хөтөлдөг багш маань заагаад зөвлөөд ингээд тулж ажиллах биш, хамгийн гол нь тухайн хүүхдийг тодорхой үйл сургахад бол чиглүүлж хөтөлж байгаа. Суралцагчид өөрийн үйл ажиллагаагаа үнэлэхэд нь тусалдаг байх ёстой. За сүүлд нь харилцааны чадварыг илүү шаардж байгаа багшаас. Багш танхимын сургалтанд хүүхдтэй харилцах, цахим орчинд хүүхдтэй харилцах гэдэг бол тодорхой харилцааны шин өөр арга хэлбэрүүд орж байгаа. Энэ бол багшид байх ёстой зүйл болж байна. За дараагийн зүйл та өөрийнхөө хүүхдийг таны хүүхэд яаж суралцах ёстой болж байна вэ гэж. Таны хүүхэд сургалтанд илүү идэвхтэй орох ёстой. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийн оролцоо их нэмэгдэх ёстой гэдэг дээр анхаарч байгаа. За сургууль дээр болон сургуулийн бусад орчинд сурах боломжтой байх ёстой хүүхэд. За энэ өнөөдрийн бидний нөхцөлд бол явагдаж байгаа үзэгдэл мөн. Бид нар телевизээ судалгаас гадна интернетэд суурилсан, за вебд суурилсан бусад програм хангамж хүүхдэд зориулагдсан аппликейшнуудыг хэрэглэх замаар хүүхдүүд маань бол тодорхой өөрсдөө хөгжүүлээ явж байгаа. За мөн хүүхэд асуудал дэвшүүлж чаддаг байх ёстой. Суралцагчид асуултын хариултыг өөрөө ирж хайж асуудлаа шийдвэрлэдэг. За суралцагчийн сонирхол өндөр байх ёстой гэсэн энэ зүйлүүд байна. Тэгэхээр танаа хүүхэд энэ сурах арга барилын хувьд энд ямар өөрчлөлттэй байна, аль түвшинд байна гэдгийг эцэг их та бүхэн маань бодоорой гэж. За мөн үүнээс гадна энэ шинэ үзэл баримталд эцэг эхчүүдийн оролцоог авч утсан байна. За эцэг эхчүүдийн оролцоо дээр өнөөдрийн нөхцөлд мэдээллийн технологи ашигласан сургалтын хувьд эцэг эхчүүд сургалтын үйл явцад оролцох бүрэн боломжтой болж байна. Хүсвэл удирдлагын үйл ажиллагаанд оролцдог. За мөн насан туршийн тасралтгүй сургалтанд хамрагдах хэрэгцээ өсөж байна бид бүхэнд. Тэгэхээр өнөөдрийн бидний явуулж байгаа хичээл бол таны насан туршдаа суралцахын хөгжлийг дэмжиж байгаа нэг хэлбэр юм аа гэж үзэж байна. За дараагийн 2 дугаар асуудал руу бүгдээрээ оръё. Та бүхэн дэлгэц рүү хараарай. За энэ дээр та ер нь хүүхдийг хэр сайн мэдэх вэ? Хүүхдийнхээ зан аашийг мэдэх үү? За хүүхдийнхээ хүмүүжлийг мэдэх үү? Бие бэлдрийн хөгжлийг мэдэх үү? Сурах арга барилыг мэдэх үү? Гэх мэтлэн ингээд та асуулт асуугаад үзээрэй. За тэгэхээр бид бүхэн дэлгэцэн дээр харагдж байгаагаар бол 0-оос 3 нас хүртэлх хүүхдийн онцлог ямар байдаг вэ гэдгийг авч үзэж байна. За энэ насны хүүхдүүд бол аливаа зүйлийг өөрөө хийж, нээлт хийж байгаа мэт өөрөө хийж явдаг дандаа. Тэнд нэг бужигнуулаад, энд нэг бужигнуулаад явж л байдаг тэр хүн бол өөрөө өөртөө нээлт хийж байгаа. Энийг ингэдэг юм байна, энэ халуун энд хурж болохгүй юм байна гэдэг жишээ нь. За насанд хүрэгчдийн үйлийг тэр хүүхдүүд давтаж байдаг. Тэгэхээр бид бүхэн хүүхдээ бага ухаас нь эхлээд гар утсаараа оролдоод зааж наатахаараа тоглож гэл ингээд тавиад ивэл энэ маань тухайн хүүхдийн хөгжлийг яаж дэмжиж байна гэдгийг бас бодох асуудал гэж үзэж байгаа. За ярих чадвар их өндөр болж ирдэг. Энэ төвшөнд хүүхдүүдийн ярих чадвар маш их сайжирдаг. Ийм онцлогтой байна. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэйгээ ярих, хүүхдүүдийнхээ сонирхож байгаа зүйлийг асуух, ийм байдлаар харилцах нь илүү дэмжлэг үзүүлж байна. За 3-аас 6 нас бол сургуулийн өмнөх босрлын нас байгаа. За энэ дээр хүүхэд бол хий гэсэн ийм санаа маш их байдаг.
аливаа зүйлийг би хийчихье, би тэгчихье, энэ санаачлагыг бид бүхэн анзаарахгүй орхиж болохгүй. За ойлголт хувийн туршлагаар хязгаарлагддаг хүүхдийн ойлголт. Юм болгоныг мэддэг биш, яг өөрийнхөө хийж үзэж харж исэн зүйлээр тухайн хүүхдийн ойлголт тавьж яадаг гэдгийг бид бүхэн бас анзаарах хэрэгтэй. За юмсын гадаад шин чанарыг илүү сайн ойлгож идэг. Энэ сургуулийн өмнөд насны дээр. Энэ онцлогийг ялангуяа одоо тэл хичээл ингэ явж байгаа үед цэцэрлэгийн насны хүүхдтэй бол та манай хүүхэд ийм онцлогтой тэгвэл энэ дээр ийм байгаа юм байна шүү гэдэг дээр бас эргцүүлэн бодоорой гэж хэлж байна. За 6-аас 11 хүртэлх насныхан бол 6 настай хүүхдүүд за өнгийн харандаа хэрэглэн зурж бодож чаддаг ч гэсэн бичих хайчлах чадвар сул байдаг. Энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр манай хүүхдийн бичих чадвар, унших чадвар, за бодох чадвар гэдэг ингээд зүйлүүд яг тэл хичээлээс хоцроод байгаа бол та энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Яаж нөхөж үзэх вэ гэдэг дээр бид хүн бодох хэрэгтэй гэж үзэж байгаа. За 7 наснаас эхлээд бие даасан байдал нь нэлээд идэвчиж эхэлдэг хүүхдийн. Би хийчи, би ганцаараа сууя, би хий. Тэгвэл та энийг бас анзаараад тухайн хүүхдэд хэсэг хугацаа өгөөд хүүхд маань өөрөө тухайн хичээлээ давтах боломжийг нь бүрдүүлчих хэрэгтэй гэж үзэж байгаа. 8-9 наснд бусдын шүүмжлэлд хит мэдрэмхий өгдөг. Жишээлбэл нэг материал уншиж аваад харж байсан. Ангийн багш хүүхдүүдээсээ эцэг эхийнхээ тухай, хамгийн хайрладаг хүнийхээ тухай ингээд биччихээрэй гэдэг. Тэгээ хүүхдүүдийн бичсэн зүйлийг эцэг эхийн хурал дээр яваад ханы самбар дээр наагаад эцэг эхийн хурал дээр за манай ангийн сурагч ээжигээ тухайг сайхан бичсэн байлээ шүү. Танд ёстой хайртай юм билээ гэдэг ингээд багш нь хэлсэн чинь тухайн эцэг ёстой дүүрэн алдаа байлээ. Битсэн юм дам дүүрэн алдаа байлээ гэж хэлсэн. Энэ бол бас бид бүгдийн зарим амьдрал тохиолддог жишээний нэг хэлбэр мөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийнхээ алдааг төрүүлж хараад байдаг. Чи алдаа харах биш харин бид бүхэн илүү сайн болгох, илүү урам өгөх тал дээр бид хүн энэ 8-9 насны хүүхдний энэ онцлогийг харгалзаж ажиллахгүй бол бас болохгүй нэ гэдэг зүйлийг гарч ирж байгаа. За ер нь энэ насны хүүхдүүдэд хамгийн чухал зүйл нь анхаарлын багтаамж нь 3-4 зүйлд төвлөрнө гэж маш бага. Тэгээд анхаарал төвлөрөх хугацаа 7-10 минутаас хэтрэхгүй. Энийг бид нэр их сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр өдөржингөө суулгачихж байгаа. Суу бод энэ бол хүүхдийн хэтэрхийх одоо ачаалд оруулж байгаа гэдэг. За 11-ээс 18 насны хүүхдүүд мэдээллийг үр дүнтэй хурдан хялбар тогтоох аргыг өөртөө бий болгож идэг. Энэ бол маш чухал. За мэдээллийг олон сувгаар ашиглах чадвартай болдог. Ялангуяа энэ наснаас эхлээд хүүхдүүдийн мэдээллийн технологийн хэрэглээг та бүхэн бас тодорхой нэмэгдүүлчих хэрэгтэй. Ингэдэг гэд номон дээрээс унших биш. За хийсвэрлэх чадвар илүү их хөгждөг, сэтгхүүн хурдан сайжирч идэг энэ насны хүүхдүүд нас ахих тусам. За дуртай зүйлээ сонирхон хийдэгч тогтвортой биш байдаг. Энийг бас анзаарах хэрэгтэй. Нэг зүйлийг тууштай хийх чадвар нь харьцангуй бага байдаг байна. Тэгэхээр би энэ хүүхдээ хэр сайн мэдж гин вэ гэдэг дээр та бүхэн маань энэ яг нөхцөл байдалтай уялдаад хүүхдэд тусан дэмжигтэй ямар байгааг анхааран хараарай гэж үзэж байна. За бид бүхэн хүүхдийнхээ сонирхлыг бас мэддэг байх хэрэгтэй. Нэг чухал зүйл сүүлийн үед ингээ яригадаад байгаа. 21-р зууны иргэд дижитал эрний хүүхдүүд, дижитал уугуул хүүхдүүд гэж яриад байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2000 оноос хойш төрсэн хүүхдүүдийг бид бүхэн мэдээллийн технологиг ашиглах чадвар илүү сайн. Ялангуяа альба одоо хүүхдүүдийн хүний хөгжлийн үе шатаар аваад үзэхэд Z generation гэж яриад байгаа. Z үеийн хүүхдүүд гэвэл ерөөсөө л төрөөд технологиг ашиглах чадвар нь бол өөрт нь бий болсон датал байж байдаг гэж үзэж байгаа. За тэгвэл энэ хүүхдүүдийн сонирхол ямар түвшинд байна вэ гэвэл өнөөдөр дэлхийн нийтээр STEAM боловсрал хүүхдүүд бол альва зүйлийг олон шинжилгээ ухааны уулзвар дээр 5 шинжилгээ ухааны уулзвар дээр одоо энд авч үзэж байгаа. За энэ альва зүйлийг нэгээр нь үзэх биш нийлүүл байдлаар яаж үзэх вэ гэдэг асуудал их чухал байгаа. Энэ STEAM боловсролын чиглэл рүү нэлээд явж байна. За хүүхдүүдийн сонирхдаг зүйлүүд цахим хэрэглэгдэх хүн. Ялангуяа хүүхдүүдийн харааны, сонсголын энэ юмыг хүртэх чадварыг дэмжсэн ийм хэрэглэгдэхүүн дээр хүүхдүүд нэлээд суурилдаг юм байна. Тэгээ нэг сонирхолтой жишээ хэлэхэд текст мэдээлэл харуулах, зураг харуулах хоёрын хооронд хүүхэд зурган мэдээллийг харж одоо ойлгож авч байгаа чадвар бол маш хурдан байдгаа гэж үзэж байгаа. Тэгээ энэ тал дээр бол бид нар бол тэдний сонирхол ийм зүйл рүү явж байна. Ялангуяа багш бид нар хүүхдэд бэлдэж байгаа хэрэглэгдэхүүнээ тэр хүүхдүүдийн энэ мэдээллийг хүлээж авах тэр онцлогтон тохируулах нь чухал юм аа гэж үзэж байгаа. За дараагийн зүйл бол кодчлын асуудал. Кодчлыг бол дэлхийн олон орнд бага ангиас эхлэн орж байгаа. За манай орны түвшинд бол зарим сургуулийн хувьд, хувийн сургуулийн хувьд бол явж байдаг. Энэ кодчлын асуудлыг бол зааж байгаа, хийж байгаа энэ туршлага бол байгаа. Тэгэхээр бидний хүүхдүүд ийм чиглэл рүү явж байгаа шүү. Боломж гарвал энэ чиглэл рүү бид бүхэн хүүхдэд дэмжих шаардлагатай байна гэдгийг энд товч дурдж байгаамаа.
Тэгэхээр бид хүн хүүхдийг компьютер хэрэглэх чадвар нь өндөр гээд тасралтгүй байнгын компьютер ширтгүүлэх, байнгын гар утас ашиглуулах нь бол тохиромжгүй гэдгийг эндээс харж байна. Ялангуяа хүүхдийг 2 нас хүртэл компьютер ашиглах, гар утас ашиглахыг бол хордог. За сэтгэл судлаачдын юм судалгаа байдаг. За энэ зурагт харуулснаар бол бага насны хүүхдийн мэдээллийг хүлээж авах байдал дээр, ялангуяа цахим мэдээллийг хүлээж авах байдал дээр эцэг эх цэцэрлэгийн багшийн оролцоо чухал байгаа. Сургуулийн өмнөх насных дээр цэцэрлэгийн багш эцэг эхийн оролцоо чухал байгаа. Бага анги болон дунд анги ахлах ангийн хувьд багш эцэг эх сургуулийн оролцоо чухал байгаа гэдгийг та бүхэн хараарай. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хичээлээ судлах хавцтай үзээрэй. Бид бүхэн яг энэ ковид үед эцэг эхийн оролцоо, ялангуяа бага насны хүүхдүүдэд хичээл ном хийхэд бол маш их дэмжлэг үзүүлсэн. За энэ эцэг эхчүүдээс ингээд би асуулт асуусан байгаа. Зайн сургалтын явцад эцэг эхийн оролцоо, тулгымцсан асуудал юу вэ гэхэд бараг 100 түнээс хариулт ирсэн. За энийг базаад хэлэхэд бол эцэг эхчүүд маань бол тодорхой сэтгэлдээ ирүүлж байгаа энэ дээр. За ийм байсан. Ялангуяа энд хамгийн гол онцлог зүйлийг дурдж хэлэхэд нэг айлд цэцэрлэгийн насны бага ангийн, дунд ангийн оюутан хүүхдээ гэж. Гэтэл тэр айл нэг ноутбуктэй, нэг зурагттай 2 ухаалаг утастай. За ингээд хичээлүүдэд үзнэхээр тэр айл өдөржингөө технологижж байна гэж. Энэ бол чухал асуудал. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн ямар бэрхшээл гараад байгаа юм бэ, яаж шийдэх вэ гэдгийг дан ганц эцэг эхчүүд биш, мэргэжлийн хүмүүсээс, багш нараас дэмжлэг авч, нийгмийн ажилтнаас дэмжлэг авч ингэж суралцах нь бол илүү чухал юм аа гэж үзэж байна. За онлайн сургалтын явцад эцэг эхчүүдийн оролцоо бол үнэхээр нэмэгдэж байгаа. Эцэг эхчүүд бол хянагч бишээ, сурах үйлдэл дэмжих ёстой. Хүүхэд бол цаг наргүй интернетээр ажиллаж болохгүй, компьютер ашиглаж болохгүй гэдэг бол маш чухал байгаа. Энэ дээр хамгийн гол нь та бүхэн хүүхдүүдэд тогтсон хуваар гаргаад хүүхдийн хичээллэх, амрах, хооллох, унтах цагийг бол маш зөв зохицуулах гэдэг бол чухал асуудал болж байна. За хүүхдүүд ингээ хит хичээл хийгээд юм уу ямар нэг юмд их удаан хугацаа зарцуулаад ирэхээр зөрүүдлэх тохиолдол гарч ирдэг. Таны хүүхэд зөрүүдлээд байгаа бол та хүүхэдтэй ямар дэмжлэг үзүүлж болох вэ? Тэгвэл та бүхэн ийм байдлаар дэмжлэг үзүүлж болно. Ялангуяа хүүхдийнхээ бие даах гэсэн орлого сонирхолт нь хэрэгцээг нь анхаарах ёстой. Дур зоргоор нь тавьж болохгүй хамгийн гол чухал зүйл гэр бүлийн гишүүд тухайн хүүхдэд нэг шаардлага тавих. За энэ бол маш чухал гэдгийг та бүхэн хараарай. За энд зайн сургалтын явцад эцэг эхчүүдийг яагаад татан оролцуулаад байна вэ гэдгийг энэ диаграмаас харж байна. Сургууль бол хүүхдийг хөгжүүлэх, за тодорхой хэмжээний мэдлэг чадвар, хандлагатай болж төлөвшүүлэх үндсэн гол зорилгоос гадна орчин үеийн мэдээллийн технологийн 100 дахь дижитал иргэдэд эзэмших 9 чадвар байгаа. За эхний диаграм дээр бол хүүхдийн цахим харилцаа, цахим бичиг үсгийн боосрол, цахим хандлтын асуудал. Энэ бол танхимд явагдаж байгаа. Одоо өөрөөр хэлбэл одоогийн нөхцөл бол гэр оронд бас давхар явагдаж байна гэсэн. Дараагийн нөхцөлд хүүхэд маань сургуулийн орчинд ямар чадварыг эзэмшүүлж болох вэ? Цахим эрхчлөө. За цахим ёс зүй асуудал маш чухал, цахим аюулгүй байдлыг чухал. За 3 дахь 4 дахь том тэр тойрог дээр бол ерөөсөө нийгмийн амьдрал буюу гэр бүлээсээ хүүхэд цахим орчинд яаж сурах вэ? Ямар одоо чадвар байх вэ гэсэн үлдсэн 3 чадварыг эзэмших бүрэн боломжтой байгаамаа. За бид бүхэн тоон уугуул иргэд бидний хүүхэд. За тэгвэл эцэг эхчүүд маань энэ үед тоон бичиг үсгийн босралтай болох шаардлагатай гэж дэлхийн нийт үзээд тодорхой зүйлүүдийг хийгээ явж байна. За энэ слайдн дээр харуул эцэг эхчүүд бид нар энэ 4 чадварыг л эзэмших хэрэгтэй юм байна. Хүүхдийн дижитал технологи суурилсан тэр босралд эцэг эхийн оролцоо одоо нэмэгдэх ёстой. Би хүүхдээ юу хийгээд байгааг мэдэхгүй байна. Ямар програм ашиглаад хийхгүй байна. Хүүхд маань ингээл компьютерийн ард тасралтгүй суугаад байгаа. Би компьютер аваад өгсөн юм чи хүүхдийнхээ боломжийг дэмжсэн гэж үзэж байгаа бол энэ бол бас нэг тал нь. Нөгөө тал нь бидний оролцоо ямар ах вэ гэдэг бүгдээрээ хараарай. За энэ улаанаар тэмдэглүүлсэн нь бол үндсэн гол чадваруудыг хэлж байгаа. За жишээлбэл ганц нэгэн жишээ авч үзье. За хувийн зохион байгуулалт гэж байна. Хүүхэд интернет болон нийгмийн сүлжээнд өөрийгөө одоо хэр зэрэг зөв авч явах вэ гэдэгт нь эцэг зөвлөн тусдаг байх хэрэгтэй гэж байгаа. Эхний үндсэн чадвар дээр. За харилцаан дээр сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь технологи болон технологи ашиглаагүй үед хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж удирдах вэ гэдэг дээр нь эцэг зөвлөж чаддаг байх хэрэгтэй. За 3 дахь бүтээлч байдал гэдэг дээр асуудал шийдвэрлэх боллоо гэвэл хүүхэд асуудал тулгарах, технологи ашиглан асуудал шийдвэрлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх чадвартай байх ёстой. За эцгийн хүүхдийнхээ насан туршийн суралцахыг дэмжинэ гэвэл жишээ нь хүүхэд мэдээллийн технологиг ашиглаад танин мэдхгүй хэрэгсэл болгон ашиглах арга замыг нь зааж өгдөг байх ёстой гэх мэтлэн танаас үндсэндээ нэг ийм 4 үндсэн чадварын хувьд 10 чадварыг л та ерөнхийд нь баг багаар өөртөө эзэмшүүлсэн байхад хүүхдтэй зөвлөн туслах оролцоо бол илүү нэмэгдэнэ. Ялангуяа мэдээллийн технологи ашигласан энэ нөхцөлд хүүхдтэй туслах чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна. За эцэст нь бүгдээрээ хамтын ажиллагаа нь чухал.
За энд бол сургууль гэхэд хуучин багш сурагч гэж ойлгодог байсан бол өнөөдөр тухайн хүүхдийн сурч хөгжих зайн сургалтын явцад сургуулийн оролцоо байна. Сурагчийн бие даасан байдал байна, багшийн зөвлөгөө дэмжлэг байна. Эцгийн оролцоо энэ хамтын ажиллагаа маш чухал шүү гэдгийг хэлж байна. За ингээд эцэст нь та бүхэнд эргэцүүлэх асуулт жижигхэн даалгавар өгье. За тухайлбал та дижитал уугуул иргэдийн онцлог юу гэж бодож байна эцэг эхчүүд минь? Таны хүүхэд дижитал хүүхэд мөн үү? За та хүүхдийнхээ сурах хөгжих төлөвшөх явцад туслахын тулд мэдээллийн технологи ямар ур чадвартай байх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа хамгийн сүүлийн хүснэгтийг хараад та бичээд, үзээд өөрөө эндээ дүгнэлт хийгээд хариулаарай. За та өөрийнхөө хүүхдийн боловсролд хэрэг болох үс ямар вебсайт, аппликейшн, програм, сургалтын тоглоомыг мэддгийм бэ? Өмнөх слайдууд дээр гарсан сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдтэй бол багангийн хүүхдтэй бол ахлахангийн хүүхдтэй бол та. За тэгвэл энийг та жагсаагаад бичээд хүүхдтэйгээ ярилцаад санал болгоорой гэж хэлж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг анхаарал үзсэн хүндэт эцэг эхчүүд та бүхэнд баярлалаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.